Саяхан аав ээж эмээ өвөөгөө баярлуулж мэндэлсэн бяцхан хүү охинт нь өдөр өдрөөр өсөж төрнсоор байна уу? Энэ үеэс хүүхдүүд орчин тойрондоо хэн байгааг гэр бүлийнхнийхээ тухай урд урдынхаас илүү мэдэж эхэлнэ. 1-2 наснд хүүхдэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайр инхрийлэл, зөв үлгэр дуурайл хамгийн чухал. Аав ээжүүд та бүхэн хүүхдийнхээ дөнгөж соёолон хөгжиж байгаа уурах тархийг яаж усалж арчилахаас шалтгаалж, таны хүүхэд ирээдүйд ямар бие бэлдэр, оюун ухаан, хэл ярианы хөгжилтэй хүн болж төлөвшөх үндэс суурийг тавих чухал үе. Гэр бүлийнхээ хөөрдөн иргэнийг өсгөх хариуцлагатай албанд үргэлж зохисдог аав ээжүүддээ зориулсан цугал зөвлөмжийн 2 дугаар анги эхэлж байна. Шинээр хүүхдтэй болж байгаа та бүхэнд зориулсан манай цуврал зөвлөмжийн 2 дугаар анги эхэлж байна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ нэг ой хүрээд ирэхээр ер нь гараас гарлаа, бие даах чадвартай боллоо гэж ойлгодог. Гэтэл энэ бас тийм биш юм аа. 1-2 настайд нь хүүхдтэй хамгийн их анхаарал тавьж байх чухал үе юм байна. Үр хүүхэдтэй болж гэр бүл зохион гэдэг хүний амьдралын хамгийн нандин болоод хариуцлагатай үе. Мөнгөн шагаа хүү одоо ой 9 сартай. Ёстой л юм бүрийг таньж мэдэх гэсэн хүслээр дүүрэн байгаа. Аав ээж хоёр нь ч хүүгийн эрүүл сарвал өсөхийн төлөө байдгаараа хичээнэ. Харин инхчин ой 2 сартай эмээ өвөөгийн хамгийн хайртай аж хүн. Энэ бяцхан хүү өсөж төрнсоор алхаж эхэлж байгаа. Намайг Батнасан гэдэг. Манай гэр бүлийн нэг тулмаа гэдэг. Хүү маань миний хоёр дахь хөө. Нэр нь Мөнх Эрдэнэ. Мөнх Эрдэнэ хүү одоо том хүү болж байна. Алхаж, ганц хоёр үг шулганаж, аав ээжигээ баярлуулж байна. Энэ хэрээр хүүдэн тавих анхаарал халамж эцэг эхэд нэмэгдэнэ. Үр хүүхдийн эрүүл сарвал сайн хүн болгож өсгөн гэдэг хүн бүрийн л хүсэл билээ. За тэгэхээр 1 настай хүүхэд маань хөлд орж явж эхэлдэг. Хамгийн гол одоо үндсэн үзүүлэлтүүдийн нэг. Тэгэхээр 1 настай хүүхэд хөдөлгөөнд орж эхэлсэнтэй холбоотой нуруунд хотолт мориортууд үүсч эхэлдэг нэг одоо онцлогтой. Тийм учраас одоо 1 наснаас хойш хүүхдүүдийг харахад нуруугаараа хотоход гидс нь одоо цардгаар том юм шиг харагдах юм тохиолдол бас цөөнгүй ажиглагддаг юм аа. Тэгэхээр энэ үед одоо архит гэдэг өвчин байхгүй бол бага зэргийн одоо зүдгэрдүү гидстэй байх нь бол хүүхдийн физиологийн норм гэж үзэж болох юм. Хүүхдүүдийн биеийн хөгжил харилцан адилгүй. Зарим нь эрт мүлгэж хөлд орно. Ерөнхийдөө 9-16 саруудын хооронд хүүхэд хөлд орох нь хэвэн юм. Алхаж сурахад хүүхдийн булчингийн хөгжил, тэнцвэр жилтээс гадна өөртөө итгэх итгэл их чухал. Зарим том биетэй хүүхэд бие дааж тэнцвэрээ олох гэж удах нь ч бий. Та хүүхдээ алхаж сурахад нь туслах хэрэгтэй. Дараах зааврын дагуу хүүхдээ алхаж сурахад нь дэм болж туслахыг зөвлөж байна. Та хүүхдийнхээ бие бэлдрийн хөгжлийг дэмжээрэй. Өөрөө алхах боломж олгох, гараас нь хөтлөж алхуулах, шинэ хөдөлгөөн үйлдэл хийхэд нь урам хайрлах, ухарч алхаж сурахад нь туслах, аюулгүй орчинд хөөцөлдөж тоглох, хөгжмийн аянд хамт бүжиглэх, жижиг шат тавиурт авируулах нь хүүхэд тэнцвэрээ олж алхаж сурахад сайнаар нөлөөлнө. Нас 3 сартаагаасаа эхлээд одоо эргэж тойрох, буцаж явах тийм ээ ийм хөдөлгөөнүүдийг хийж эхэлдэг. Цаашлаад ирэх юм бол 1 нас 6 сар тэрнээс цааш 1 нас 8 сартаа болоод ирэхлээр 15-аас 20 см орчим саадыг давах ийм чадвартай болдог. За мөн шатаар одоо эцэг эхийнхаа тусламжтайгаар өксөх ийм одоо чадваруудыг эзэмшдэг гэдэг юм уу эцэг эхчүүд анхаарах зүйтэй. Тэгэхээр хүүхдийн хөдөлгөөний хөгжил гэдэг бол эрүүл өсөж бойжж байгааг харуулдаг гол үзүүлэлт учраас энэ хөдөлгөөнүүдийг хийж чадж гин үгүй юу гэдгийг бас эцэг эхчүүд анхаарах зүйтэй байна. Тэнцвэрээ олж алхаж сурна гэдэг бол хүүхдийн биеийн хөгжилд гарсан хамгийн чухал өөрчлөлт. Алхдаг болсон цагаас эхлээд хүүхэд аав ээжийнхээ хараа хяналтнаас гарч эхэлнэ. Хэний ч тусламжгүйгээр чөлөөтэй алхаж сонирхсон зүйлийг авч чаддаг болно.
Энэ үед хүүхдийг сайн харж анзаарч байхгүй бол тэнцвэрээ бүрэн олж чадаагүй хүүхэд унаж бэртэх аюултай. Тиймээс хүүхдээ алхаж эхэлсэн л бол дараах зүйл өдөр бүр анхаараарай. Таны хүүхэд алхаж эхэлсэн бол дараах зүйлсийг анхаараарай. Дэрэгд нь үргэлж хамт байх, шалыг халтаргаагүй байлгах, хурц ирмэгтэй шийлэж чулууг холдуулах, цахилгааны залгуураас хол байлгах, унаж бэртэж түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг сайн анхаараарай. Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт суулгаж, эрт хөлд оруулах гэж их хүсдэг. Тэхийн тулд суулгахын тулд хүүхдээ ороогоо суулгачдаг ч юм уу, тийм ээ. Явуулах гэж оролдоод одоо янз бүрийн хөдөлгөөнтэй тийм хэрэгэнцэр дотор хүүхдээ суулгах, явуулах ийм хандлагууд байдаг. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд юуг анхаарах вэ гэхээр хүүхдийн өсөлт хөгжилд өөрөө одоо аяндаа цаанаасаа тодорхой үе шаттай явагддаг учраас яаран ийм одоо зүйлүүдийг хэрэглэхийг аль болохоор хориглох хэрэгтэй. Энээс татгалзах ёстой ахна. Тэгэхээр яагаачгүй эрт хүүхдээ ороож суулгаснаас болоод хүүхдийн нуруу мөрөх хандлага бий болдог. Яагаачгүй эрт одоо хөл гарных нь хөгжлөн гүйцээгүй байхад чинь явуулах гэж хичээснээсээ болоод бас одоо янз бүрийн өөрчлөлтөнд орох ийм хандлагууд байдаг. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд анхаарал хэрвээ одоо хүүхдээ зөв хооллоод ямар нэгэн одоо суур эмгэггүйгээр өсгөж хөгжүүлж байгаа тохиолдолд ийм одоо зүйлүүдийг яарвчлан хэрэглэх шаардлага бай гэдгийг анхаарах нь. 13-аас 24 сартай хүүхдийн бие бэлтрийн хөгжлийн онцлог. Тэнцвэрээ олж алхаж эхэлнэ, богино зайдаггүй, хөдөлгөөний явцад байрлал чиглэлээ өөрчилнө. Богино хугацаанд өлмий дээрээ зогсно, шатны бариулаас бариад хөлөө нэг нэгээр нь зөөж өгснө. Хүний оюун ухааны чадварын 50% нь 4 хүртэлх наснд бүрэлдэн бий болдог учраас хүүхдийн оюун ухааны хөгжлийг зөв чиглүүлэх нь чухал. Балчир хүүхдийн оюун ухаан, уурга тархины хөгжил орчноос нь шалтгаалж хөгждөг учраас аав ээжүүд хүүхэддээ зөв үлгэр дуурайл үзүүлж, хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Хүрч, тэмтэрч, амталж, үнэрлэж, сонсож харснаар тань мэднэ. Энэ чинээгээр оюун ухаан нь хөгжин, тэлнэ, мөн хүмүүсийн хоорондын харилцааг ч хүртэл ойлгож мэдэрдэг. Балчир хүүхдийн уурга тарих баяр хөөрлийн байдалд хөгждөг учраас хүүхдийг загнаж, айлгаж гомдоолгүй, үргэлж хайрлаж, инхрийлж, өхөөрдөж, урам хайрлаж нөхөрсөг байгаарай. Бага насндаа айж имэж өссөн хүүхэд томрох тусмаа аймхай хулчгар ганцаардмал болж, багадан амссан айдсаасан салахгүй хоцрох магадлалтайг та байнга санаарай. Энэ наснд бол манжин үлгэр одоо хөөрхөн хүүхдийн яг сэтгхүйдэн тохирсон бага хэмжээний юм жижигхэн тэгээд үлгэрийн бааtruуд нь хүүхдэд их ойр үлгэрийн бааtruудтай тийм үлгэрүүдийг авах хэрэгтэй. Чигчин чинэхүү, манжин үлгэр, гахайн гурван торой, гурван баавгай гэсэн үлгэрүүдийг бол нэгээс хоёр наснд хүүхдүүдэд заахад бол хүүхдүүд маш их ойр хүлээж авдаг. Энэ үлгэрийн бааtruуд бол хүүхдүүдэд их ойр байдаг. Хүүхдүүдийн тоглоомууд бол голдуу бамбарш туулай, нохой гэсэн ийм тоглоомууд байдаг. Тэгээ тоглоомороо дамжуулаад энэ үлгэрийн бааtruудыг бол хүүхэд их сайн мэддэг. Пишмин галуун цуваа хаашаа нисний хэлж өгөөч гэжээ. Энэ үеэс та хүүхэдтэй аль болох цаг зав зарцуулж, энгийн богино өгүүлбэрээр бичсэн үлгэр уншиж өгч, үлгэрт гарч байгаа бааtruудын зүс царай, өндөр намыг нэрлүүлж ярилцаж өгөөрэй. Балчир хүүхэд олон янзын авир хөдөлгөөнийг тусган дуурайж эхэлнэ. Оюун ухааны хөгжил аажмаар хөгжсөөр нарийн ширийн зүйлд сурах бөгөөд ой 3 сартай дан юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгодог болохоор хүүхэдтэй өдрөн түүний харсан, ярьсан зүйлийн тухай сануулж яриулаарай. Гэрэл яахад асаж унтардаг, тоглоом яагаад сонин дуурдаг зэргийг сонирхож, энэ үйлдэлүүдийг ахин дахин давтаж түүндээ хөөрч баярлах нь олонтаа болно. Ер нь хүүхдийн нас бага болох тусмаа хүүхдийн ном том байх хэрэгтэй хэмжээгээрээ. Түүнээс гадна тухайн номны зураг бол их тод өнгөтэй, зураг их томоор зурагдсан байвал бага насны хүүхдүүд илүү хүлээж авдаг.
Нэгээс 2 настай хүүхдүүдийн онцлог бол үндсэн 4 өнгийг их сайн ялгаж чаддаг. Улаан, цэнхэр, ногоон, шар гэсэн өнгүүдийг их сайн тусгаж авдаг. Тийм учраас ийм үндсэн өнгүүдээс бүтсэн тод зурагтай номуудыг эцэгхүүд маань сонгож аваад тэгээ энэ номуудаараа хүүхдүүдийг ярьж өгвөл их сайн. 13-аас 24 сартай хүүхдийн оюун ухааны хөгжлийн онцлог. Биеийнхээ эрхтнүүдийг мэднэ, богино дуулна, шүлэг уншина. Эд зүйлсийг асуухад хуруугаараа заана. Амьтны болон бусад дуу авайг дуурайна. Тоглож наадах, унтмаар байгаагаа хэлнэ. Нэг насны ихээр эхлээд хүүхдүүдийн маань үгийн нөөц бол ойролцоогоор 10-аад үгийн нөөцтэй болсон байдаг. За үгийн нөөцөнд нь бол ямар үгүүд голлож зөнгөлөх вэ гэхтэр зэрэг хүүхдүүдийн байнга эцэг эхүүдийн өдөр тутмын харьцаж идэг тэр үгүүд бол хүүхдийн байнга хэрэгэлдэг идэвхтэй үг болж хувирсан байна. Хүүхдийн хэл ярианы хөгжил, дуу аваа гаргах, шулганах, ганц хоёр үг хэлж сурах зэргээр хөгжинэ. Аажимдаа цөөн хүүхдээ энгийн үлбэрээр ярьж эхэлдэг. Хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсож, зөв хэлсэн үгийг магтан урамшуулах, алдаа гаргавал дорн засаж залруулж, хийж бүтээсэн зүйлийг өөрсдөр нь яриулдаг байх хэрэгтэй. Хүсэж байгаа, бодож байгааг ганцхан үгээр илэрхийлдэг байсан бол энэ нь айжмаар 2 үг болж эхэлдэг. Хүүхдийг хэлд орох үед хүүхэдтэйгээ байнга ярих, хүүхдийг насан туршидтэй хүүхэдтэйгээ ярилцах боломжоор дүүрэн байлгах хэрэгтэй. Орчны юмс үзэгдлийн талаар богино өгүүлбэрээр ойлгомжтой хэллэгээр ярьж өгч, зурагтай ном үзүүлэх, үлгэр уншиж өгч байхыг зөвлөж байна. Эцэг эхчүүд гэрийн ажил хийж гадуур зугаалж явахдаа ер нь хаана л хүүхэдтэйгээ хамт байна вэ? Тэр үедээ эд юмсыг тоолох, өнгийг ялгах зэрэг энгийн зүйлсийг тайлбарлаж зааж сургах нь хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлнө. Жигжигэн жинэ бишээ. За ингээд хөдөлгөөнтэй дуунуудыг хүүхдүүдэд ингэж заасны хариуд бол хүүхдүүд маань үйлдэл хөдөлгөөнөөр тухайн дууг бол маш сайн сурдаг. Ер нь бол бага насны хүүхдүүд өөрсдөө бол бодит үйлдэлийн сэтгхүйн хөгжлийн үе шат байдаг учраас юмсыг дандаа бодитоор хүртэж мэдэрч авч идэг. Хэдий ч нэ юмсыг бодитоор хүртэж авна, төдий ч нэ хүүхдийн сэтгхүй хөгжиж хэл яриагаар илэрхийлэгдэж гарч идэг. Тийм учраас дуу шүлгийг бол хүүхдүүдэд дандаа хөдөлгөөнтэй холбож зааж явах хэрэгтэй. Хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжихийн тулд хүүхэдтэйгээ байнга ярих, ярьж байхдаа нүд рүү нь харах, өдөр бүр үлгэрийн ном уншиж өгөх, хэлэхээр оролдож байгаа үгийг нь зөв дуудлагаар нь засаж хэлэх, эд юмсыг юу гэж нэрлэдгийг тайлбарлах, нэг үг хэлэхэд нь энгийн өгүүлбэр болгон дэлгэрүүлж өгөөрэй. Ер нь ярих чадвар нь их сайн байгаа. Тэгээд ер нь өөрийнхөө хүссэн юмыг ер нь яриад хэлж чаддаг. Тэгээд унтмаар ивэл ээжээ унти гэдэг. Тэгээд бицси шээлээ баалаа гэд ер нь хэлж чадна. Голдуу үгийн үеүүдийг хооронд нь холих юм уу, хооронд нь сольж хэлэх юм уу, эсвэл гийгүүлэгч авиануудыг, их шиг авиануудыг өөр хооронд нь сольж хэрэглэх байдлаар үгийг бол буруу хэлдэг юм байна. Ийм үед нь бол эцэг эхүүд түүнийг өөгшүүлээд, улам буруу хэлүүлээд, улам өхөөрдөөд ингэж буруу хэлүүлээд байх юм бол хүүхдүүд маань бас буруу хэлээд төлөвшчдэг. Буруу хэлээд тогтчдаг. Тийм учраас эцэг эхүүд яах вэ гэхээр зэрэг түүнийг байнга засаж хэлж явах хэрэгтэй байдаг. Эхийн хөвлөд ураг байх үеэсээ эхлэн хүүхэд ээж аавынхаа дуу хоолойны өнгийг мэдэрч таньж эхэлдэг. Тиймээс хүүхдээ гидсэнд байх үеэс нь хүүхэдтэйгээ ярьж хөгжим сонсгож байсан бол таны хүүхэд хэлд орохдоо хурдан байх болно. Харин огтоос илүү хүүхэд нэлээд оройтож хэлд орох нь илбэг тохиолдно. Хэрвээ та хүүхэдтэйгээ ярьдаггүй, дуу дуулж ном уншиж өгдөггүй бол хэл ярианы хөгжил хоцорч эхэлдэг гэдгийг сайн санаарай. Хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийн үед дараах зүйлсийг анхааралтай ажиглаад үзээрэй. Хүүхэд 15-аас 18 сартайдаа нэг ч үг хэлэхгүй байвал, анхааралгүй, аливаа юмд сонирхолгүй хандвал, маш энгийн өгүүлбэр ойлгохгүй бол, дуу чимээг сонсож хүлээн авахгүй байвал эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.
Хүүхдийн зөв зохистой хооллолт нь эцэг эхчүүд бидний анхаарч байх хамгийн гол асуудлуудын нэг байдаг. За мөн чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь хүүхдийн эрүүл өсөх үнцийг тавьж өгдөг. Одоо энэ талаар ярилцъя. Нэгээс 2 настай хүүхдүүд гол төлөв 5 удаагийн үндсэн хоол өгөх ёстой гэж анхаарч явах ёстой. Тэгэхээр 5 удаа үндсэн хоол гэдэг маань 3 үндсэн хоол яг өөрсдөө бэлдэж өгнө. 2 нь болохоор тэр 3 үндсэн хоолны завсраар өөрөөр хэлэх юм бол өглөө, өдөр, орой гэсэн хоолнуудын завсраар хагас үдэд тийм ээ орой одоо үндсэн хоолных нь өмнө гэсэн ийм бага хэмжээний хоолнуудыг бас өгөх ёстой. Өглөөс ирээд сүү уух юм уу, цай уух, тэгээд ер нь хөнгөн хоолдог. Өдөр 12 цагийн үед ер нь бантын иж өгдөг. Ер нь их бантын идэх их дуртай. Тэгээд өдөөс хойш ер нь хөнгөн хоол, тэгээд сүү боо мав цай ч гэх юм уу, ер нь тараг иддэг. Тэгээд орой 6-7 цагийн үед тэгээд хоолоо иддэг. Энэ үед хүүхдэд хоолыг 10-аас 11 сартад нөхч байсан шиг хагас шингэн нухар шилбрээр үргэлжлүүлэн өгч аажмаар бор хоолнд оруулах нь зүйтэй. Чанартай тэжээллэг хоол нь хүүхдэд аливаа өвчин халдварыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлээ зогсохгүй. Сэтгэхгүй, ой тогтоох чадварыг сайжруулах сайн талтай. Хүүхэд хөлд орж идэвхтэй хөдөлгөөн нь ихснээс илчлэг ихтэй амин дэмээр баялаг хоол тэжээлөх шаардлагатай болдог. Хүүхдийг чанартай хоол тэжээлээр хангаж зөв хооллох дэглэм хэвшилд багаас нь сургах нь хүүхдэд эрүүл өсөх чухал үндэс болох юм аа. Эцэг эхчүүд хүүхдээ идэвхтэй хооллох ёстой гэж одоо эмчнэр зөвлөдөг. Яаж хооллох вэ гэхээр хүүхдийг өөрийг нь идэж чаддаг гэж бодоод нэг нас өнгөрмөгцөн хүүхдүүдийнхээ өмнө нь хоолыг нь аян дотор хийгээд тавьчихдаг. Тэгээ хүүхдүүд маань асгаж цутгаж агаад өөрсдөө идээ сурчдаг гэж боддог. Гэтэл энэ маань идэвхгүй хооллолт болдог учраас идэвхтэй хооллохын тулд эцэг эхчүүд өөрсдөө одоо хүүхдийнхаа дээрээ суугаад эсвэл өрдөө авч суулгаад зориудын одоо аяг халбах хэрэглээд хүүхдэд хооллох ёстой байна. Бор хоолнд орсон болохоор одоо ээж аавтайгаа зэрэгцээд ирнэ, хийсэн хоол болгоныг нь идэх дуртай. Хүүхдийн хооллолд тодорхой давтамжтай, ойрхон, тогтмол байхаас гадна эрүүл мэндэд чухал шаардлагатай амин дэм, уур, нүүрс ус, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Хүүхэд бүр хоол иддэг өөрийн гэсэн зориултын аяг тавхтай байх шаардлагатай. Учир нь гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ нэг аягнаас хамтдаа хооллодог бол хүүхдэд оногдох хоолны хэмжээ багасдаг сөрөг нөлөөтэйг анхаараарай. Хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс. Хатуу самар, ястай жимс, хонуулсан удаан хугацаагаар хадгалсан хүнс, хийжүүлсэн болон нөөшөлсөн бүтээгдэхүүн, хэд халуун болон халуун ногоотой хоол, давас, чихэр ихтэй хүнснээс татгалзахыг зөвлөж байна. Хүүхдийн идэж байгаа хоол тэжээл хангалтгүй. Цөөн нэр төрлийн хоол дагнан мөн удаан хугацаагаар өвчлөх зэргээс болж хүүхэд хоол тэжээлийн дутагдлалд ордог. Манай зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны хэмжээний их багад анхааран харин доторх найрлага чанарыг мартснаас хүүхэд туниамуутай, биеийн эсэргүүцэл султай өсдөг. Үүнд анхаарах хэрэгтэй. Хоол тэжээлийн дутлалын сөрөг нөлөө. Өвчин эсэргүүцэх дархлаа суларч өвчлөмтгий болох. Тархины хөгжил саатаж, сэтгэхүйн хөгжил удаарчрна. Үеийнхнээсээ хэд намхан, давжаа битэй болно. Чихрийн шижин, хавдраар өвчлөх эрсдэлтэй болдог. Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдээ бор хоолнд ороод ирэхэд бантан каш өгч эхэлдэг. Хүүхдэд өдөр бүр нэг аяга сүү, тархины аль нэгийг өгч занших хэрэгтэй. Мөн хоолнд нь олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх нь шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангах боломжийг бүрдүүлнэ. Тэр бантангаа бас баяжуулж болно. Тэгэхээр юугаар баяжуулах вэ гэхээр бяцлаг жижигхэн одоо үрж ягаад тийм ээ тэрнийг бантан дотроо хийж өгч болох нь. За цаашлаад ирэх юм бол янз бүрийн хүнсний ногоонуудыг бантандаа бас үрж ягаад тийм ээ эсвэл одоо жижигхэн хэрчиж ягаад тэгээ болгоод баяжуулсан бантаа өгч болох нь. Хүүхдийн зохистой хооллолтын гурвалжин. 1-2 настай хүүхдийн өдөрт идэх хоолны дийлэн хэсгийг хүнсний ногоо, жимс жимсгэн болон сүү, цагаан идэ,
гурилан бүтээгдэхүүн эзлэнэ. Махан бүтээгдэхүүн үр тариан бүтээгдэхүүнийг дунд зэргийн хэмжээгээр өөх тос жихрийг багаар өгөх нь тохиромжтой. 12 сараас хойш хүүхдийг хөхүүлэх үгүй юу гэдэг дээр эцэг эхчүүд одоо нэлээд асуулт тавьдаг тийм ээ. Тэгэхээр 12 сараас цааш хүүхдийг хөхүүлэх боломжтой байх юм бол хэдэн нас хүртэл ч одоо хөхүүлсэн болно гэж үздэг. Одоо ихэнх оюун ухааны одоо өндөр ур чадвартай гүн ухаантнууд маань маш одоо олон жилээр тэр байтугай одоо 2 нас байтугай 5 нас хүртлээр ч одоо ихийгээ хөгсөн ийм тохиолдлууд цөөнгүй байдаг учраас яаран одоо хөхнөөс нь гарах гэдэг зөвлөгөөг бол бид нар өгдөггүй. Хүүхдэд шаардлагатай амин дэмүүд дараах бүтээгдэхүүнд баялаг байдаг. А амин дэмийг улаан өнгөтэй жимс, ногоо, тод өнгөтэй навчит ургамал, элэг, загас, тоос, өндөгний шар, бяслаг, сүүнэс. Б амин дэмийг үр тариа, хүнсний ногоо, элэг, мах, загас, сүүн бүтээгдэхүүнээс. С амин дэмийг өвсөн болон ногоо навчит ургамлууд, жимс, хүнсний ногоо, сүү, цагаан эдээнээс. Д амин дэмийг элэг, өндөгний шар, загас, сүүн бүтээгдэхүүнээс. Төмрийг буурцаг, ногоо навчит, тост, үрт ургамлууд, мах, элэг, цус, гүзээ, бөөр. Кальцийг ногоо навчит ургамлууд, төмөс, жимс, сүүн бүтээгдэхүүн, загаснаас. Йодыг далайн байцаа, йод жуусны давс, далайн бүтээгдэхүүнээс. Цайрыг буурцаг, ургамлын үр, элэг, мах, бяслагнаас. Магнийг тост, үрт ургамлууд, төмөс, буурцаг, ургамлын үрнээс аваарай. Хүүхэд өсөж том болох тусмаа өөрийн гэсэн хүсэл сонирхолтой болж ирнэ. Тиймээс ч хооллохдоо хоолоо өөрөө сонгох, идэхээс татгалзах, зөрүүдлэх зэрэг янз бүрийн ааш авир гаргаж эхэлнэ. Ийм тохиолдолд манай зарим эцэг эхчүүд хүүхдээ хооллох цагийг тулааны цаг болгох нь цөөнгүй бий. Харин та хүүхдээ баг болчиргэлгүй өөрийн гэсэн хооллох арга барилтай, хооллох зуршилтай хүүхэн болж эхэлж байгаа гэдгийг сайн ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэйг зөвлөж байна. Хүүхдийг хооллохдоо тогтсон цагт хооллох, хүүхэдтэйгээ хамт хооллох, хооллохоос өмнө амттан өгөхгүй байх. Хоол идэх дур сонирхлыг нь хүндэтгэх. Асгахгүй эдхийг тайлбарлаж ойлгуулах. Дургүй хоолыг нь өгөхгүй байх. Хүүхдэд тохирсон аяг халбах хэрэглэхийг зөвлөж байна. Энэ наснд хүүхдүүд гадаад орчиндөө олон хүмүүстэй харьцаж эхэлснээс болж дархлааны тогтолцооноос суларч улмаар аливаа нэгэн халдварт өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй болдог. Тэгэхээр ер нь өртөмхий байдал ажиглагддаг гэж хэлж болно. Энэ үед би эцэг эхчүүд бид чухам юу хийх ёстой вэ? Энэ олон халдварт өвчнөөс яаж хүүхдээ урьдчилан сэргийлэх ёстой вэ? Одоо энэ талаар ярилцъя. Нэгээс 2 хүртэлх наснд хүүхдийн эхээсээ авсан дархлаа нь дуусаж, өөрийн гэсэн үндсэн дархлаатай болж эхэлсэн ч тэр нь бүрэн гүйцэд хэлбэржээгүй байдаг учраас хүүхэд ихэнхдээ амьсгалын замын болон суулгалт, халдварт өвчнүүдэд өртөх нь амархан байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх нь л хамгийн зөв арга юм. Та хүүхдээ урьдчилан сэргийлэхийн тулд 2 сартаагаас нь 2 нас хүртэл нь 6, 7, 8, 9 сараас бусад сард нэг удаа Д амин дэмийг эмчийн завраар уулгаж байхыг зөвлөж байна. Хүүхдийн суур эмгэгүүдийг таних энгийн аргууд. Архит, шээс үнэртэй болох, гэдэс томорч цардайх, булчингийн хүчтэл багтай болох, хөлд орохгүй удах. Диатез буюу чихрийн хордлого. Биеийн аль нэг хэсгээр тууралт гарах, хоолнд дургүй болох, уур уцаартай тайван бос болох. Биеийн эсрэгүүцэл муудах. Цус багдалт, хүүхдийн алга хувхай цайх, өвчлөмтгий болох, нойр хоолнд муу болох, хөдөлгөөн багасж идэвхгүй болох, тураал, хүүхэд тайван бус цочромтгой болох, амархан тамирдах, их унтах, биеийн жин бага туранхай болох. Балчир насны хүүхэд яг хаана нь юу өвдөд байгааг нь тодорхой хэлж чаддаггүй болохоор эцэг эхчүүд хүүхдээ байнга ажиглаж байх ёстой.
Аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчил үзүүлэх нь эмчилгээний үр дүнд ч сайнаар нөлөөлдөг. Хүүхэд 1-3 нас хүртлээр өдөргөр 8 мг төмөр авах шаардлагатай байдаг. Тиймээс та хүүхэдтэй цус багталтаас урьдчилан сэргийлэхийн тулд илчилэг, амин дэмтэй, хоол хүнс, сүү цагаан эдээ өгч олон дахин өвчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Өөрхий эмнэлэг дээрээ сар болгон очиж жингийн үзүүлж вакцинд нь хамрагддаг. Тэгээд янз бүрийн ханаад томоо тусах үед бол эмчтэрээ очиж зөвлөгөө авч үзүүлж жинг тараа хэрэгэлтэй. Ямар нэгэн өвчин үүсгэгч бичил биетний эсрэг дархлаа үүссэн бол хүүхэд халдварт өвчнөр өвчлөхгүй. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ вакциныг хуваарийн дагуу хийлгэх нь элдв халдварт өвчнүүдээс сэргийлэх хамгийн зөв зам юм аа. 2 нас хүрэхээр сахуу хөвгүүлэнэ татрангийн вакцинд орох нь шүү. За. Энэ тохооноос нь ингээд сайн биендээ шахаад. За. Энэ улаан бурхны вакцин 10 хүн тунтай найруулдаг вакцин. Задлаад 6 цагийн дотор хэрэглээд устгах. За энэ шприц 1 удаагийн шприц дандаа өөрөө эвдэрдэг. Автомат шприц ийм 0.5 гэсэн. Ерөөсөө л вакцин их зориулттай. За хүүхдээ сайн байрна шүү. За. 1-2 настай хүүхдэд хийх вакцины хуваар. Улаан бурхны тунг 1 настайд нь. 3-т вакцин буюу сахуу, хөхүүл ханиад, татрангийн тунг 2 настайд нь тус хийнэ. Эрүүл ахуйн болон орчны ариун цэврийг сахих нь гэр бүлийн гишүүн бүрт чухал хамаатай. Хүүхдийг бага улчраас нь хувийн болон гарын ариун цэврийг үргэлж сахиулж, цэвэрч нямбай өсгөвөл том болсон хойноч тэр дадал зуршлан гүйдэггүй. Мөн хүүхдээ 1 нас 6 сартаагаас нь хөтөвчөнд суулгаж сургах хэрэгтэйг зөвлөе. Учир нь энэ үеэс өөрөө бие засах дадал бий болдог тул 2 нас хүртэл нь хөтөвчөнд суулгаж сурвал хүүхэд өөрийгөө авч явах буюу бие даасан амьдралд орж байгаа хэрэг юм. Хөтөвчин бат бөх суурьтай, хүүхдийн биеийг хайрхааргүй гадрахтай, мөн эрэгтэй хүүхдэд шээс нь өсчихгүй байх хөтөвч авч өгөх нь зүйтэй. Хөтөвчийг хүүхэд өөрөө хурдан олох нэг л газарт тавьж байгаарай. Анхаарах зүйлс хүүхдээ хөтөвчөнд суусны дараа гарыг нь угаах. Хөтөвчийг хэрэглэх бүр угааж ариутгаж байх. Хөтөвчний доор халтрахгүй зүйл дэвсэж өгөх. Таныг нэг л харахад хүүхдийн тань хувцас хунар гар нүүр нь халтайчихсан автын засварчин шиг л болчихсон байх вэ. Энэ явдал олон тохиолдно. Юм бүрийг татаж, чангааж, мүлхэж, онгичж, шургаж, хөрвөөж орчноо таньж мэддэг нас учраас та хүүхдэд зэмлэхээсээ илүү харин гар хөлөө угааж цэвэрлэх зуршил сургавал зүйтэй юм. Учир нь хүний биед өвчин үүсгэж байгаа нян бичил биетийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг учраас хүүхдийнхээ гар нүрийн бохирдсон тэр даруйд нь сайтар савнаж угааж өгч байх хэрэгтэй. Гарыг хэдийд угаах ёстой вэ? Хооллохын өмнө, бие зассны дараа, гадаа тоглосны дараа, гэртээ ирсэн даруйдаа бохирдсон тохиолдол бүрт нь хүүхдийнхээ гарыг угааж өгч байгаарай. Нэг нас хүрэхэд хүүхэд ойролцоогоор бол N-ээс хасах 4 гэсэн томьёогоор хүүхдийн хэдэн шүттэй байхыг тодорхойлж томьёолж олдог учраас 12 сараас хасах 4 гэж үзээд 8 шүттэй байх ёстой. 1 нас хүрсэн хүүхэд маань. Тэгээд 2 нас хүрж дуусахад одоо үндсэндээ бол нэг 16-аас 18 шүттэй. За саяны томьёогоор олох юм бол 20 шүттэй байх ёстой гэсэн ийм үзүүлэлт байж байгаа. Шүд ирүүл бол бие ирүүл гэдэг. Зарим аав ээжүүд сүүн шүдийг унах шүд учраас арчлах хэрэггүй гэж үздэг. Энэ маш буруу. Учир нь сүүн шүд эрдэсжилт баг пал нэмгэн байдаг тул цоорч хорхойтохтой амархан маш хүчтэй өвддөг гэдгийг анхаараарай. Мөн шинээр ургах ясан шүдэнд халдвар дамжуулж муугаар нөлөөлнө. Тиймээс хүүхдийн шүдийг эрүүл байлгахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, хийж үлсэн ундаа, жуус, эрзэн нэмчгэр зэргийг хүссэн зоргоор нь өгч болохгүй.
анхаарах зүйлс сүүсүүн бүтээгдэхүүн жимсгнийг түлхүү хэрэглэх. Хоол идэхийн өмнө үдээс хойштоо чихэрлэг зүйл өгөхгүй байх. Жилд 1 удаа шүдний эмчит үзүүлэх. Шөнийн цагаар хөхүүлэхгүй байхыг зөвлөж байна. Нэг настайгаас цухойж эхэлсэн түрүү шүднийхээ түшгэн болсон тасалсан хоолыг жижиглэх үүрэгтэй том араа шүд 4 ургадаг. Хилд ороход соёолж эхэлсэн, хөлд ороход хүчээ авсан, өөдөн шүдийг араатай нь холбосон зулгаах үүрэгтэй соёо шүд 4. Тэгээ хэрвээ шүдлэлт нь ороодсон байх юм бол мөн одоо даруй эмчт хандаж хамгийн түрүүний одоо тусламж үйлчилгээ олох дэ амин димийг хүүхдэд өгч хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Хүүхэд тань том болж байна. Тэд бусад хүүхдүүдтэй тоглоно, бусадтай харьцна, бүх юмтай л харьцна гэсэн. Энэ үед бид хүүхдүүдтэй хэрхэн яаж туслах вэ? Эцэг эхчид та бид өөрсдөө үлгэр дуурайл болох ёстой. Мөн цэвэрч нэмбай бас суралцуулах хэрэгтэй. Энэ талаарх зөвлөгөөг одоо хүлээн авна уу? Хүүхдийн хөгжлийн энэ үед танаас бүрэн хамааралтай байсан хүүхэд тань өөрийн гэсэн ертөнцтэй болж бие даасан хүн болох эхний алхмаа хийчихсэн гэдгийг сайн ойлгоорой. Би мэднэ, би тоглоно гэд хэлж эхэлдэг. Өөрийн юм болон хүний юмыг ялгаж сурч зан аашин төлөвшөх эхний үе юм. Энэ үед нь та хүүхэдтэй чи чадахгүй гэдэг үгийг битгий хэлээрэй. Харин үргэлж миний хүү сайн хүү, том болоод мундаг хүн болно зэргээр багтаж урамшуулж, урам хайрлаж өгөөрэй. 13-аас 24 сартай хүүхдийн нийгэмшигэн хөгжлийн онцлог. Хүмүүстэй харилцах дуртай болно. Өөртөө анхаарал тавихыг шаардна. Өөртөө хамт тоглоход баярлна. Чанга дуугаар инээн. Таны хүүхэд бусадтай нийцтэй байж, хүмүүст найрсаг байж, хүндэтгэн биеэ зүв авч явах чадварын суурь тавигдаж эхэлдэг учраас та хүү охиндоо бусад хүүхдүүдтэй яаж тоглох, үг сонсож сурах, цэвэрч нямбай байх зэрэг бүхий л дадал хэвшлийг баг болчир гэлгүй зааж сургаж, өөрөө ч бас зөв үлгэр дуурайл үзүүлэх нь маш чухал юм. Та бүхэн хүүхдийнхээ нэргэд хэрэлдэх, эвгүй үг хэлэх, чангаар хаширах зэрэг муу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх хэрэгтэй шүү. Хүүхэд томрох тусмаа янз бүрийн ааш авир гаргаж мэднэ. Хаяа уур уцаартай болж зүрүүдэлж, эсвэл яасан мэддэхгүй гэдийн орилж, юм бол үгүй гэдэг үгийг байнга давтах явдалж гардаг. Та хүнд хитргийг санаа зовох хэрэггүй ч огт анхаарахгүй орхиж бас болохгүй. Яг л энэ үеэс нь хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд илүү анхаарч эхлэх нь тун чухал шүү. Багаасаа гэр бүлийн зөв хүмүүжил дунд байсан хүүхэд том болсон хойноонч зан аашин тогтвон тайван альва зүйлд хүлээцтэй ухаалаг хандаж өсдөг. Ямар нэг юмыг аавна гэдэг ч юм уу ингээд зөрүүдлээд байх юм бол өөр нэг сонирхолтой одоо юм үзүүлэх ч юм уу яг тэр юмыг аавна гэж зүтгэж явах үед нь одоо сонирхолтой ямар нэгэн асуулт асуух ч юм уу анхаарлыг өөр юм руу шилжүүлэх явдал бол их чухал байдаг. Ингэж өөр юм руу шилжүүлж тэр хооронд нь одоо тэр аюултай гэсэн юм одоо зайлуулдаг ч юм уу өөр сонирхолтой юмар тэр хүүхдийн анхаарлыг одоо сарниулах явдал бол их чухал байдаг. 1-2 наснд хүүхэд эргэн тойрны хүмүүсээ таньж харьцаж эхэлнэ. Ихэнх хүүхэд аавтайгаа хамт тоглож наадаж хамт байх дуртай. Аавыгаа ажилдаа явахад нь дагаж уйлна, орой эрэгтэнд баярлан угтаж авна. Ер нь аавынхаа сайн муу үйл хөдөлбөрийг дуурайж эхэлдэг. Тийм ч учраас аавууд маань хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг учраас ухаалаг анхааралтай байж хүүхэдтэй зөв дуурайл үзүүлээрэй.
Ер нь тоглоом гэдэг бол хүүхдэд аз жаргал, инээд хөөр, баяр баясгалыг авчирч байдаг. Тэгэхээр тоглоомыг хүүхдийн насных нь онцлог тохируулан сонгож өгөх нь маш чухал юм аа. Одоо энэ талаар ярилцъя. Тоглоом бол бага насны хүүхдийн хувьд бүхий л аз жаргал, баяр баясгал нь байдаг. Хүүхэд насыг тоглоомгүйгээр төсөөлшгүй. Хүүхдийн зам байдал, ертөнцийг үзэх үзлийн анхдах цорыг тоглоом бүрдүүлж өгдөг. Тоглоомгүйгээр хүүхэд хөгжихгүй. Тиймээс тоглоомоор дамжуулж хүүхэд хөгждөг. Хүүхдийн тоглоомыг сонгохдоо насных нь онцлогт нийцүүлэхээс гадна хүүхдийн сонирхлыг анхаарах нь зүйтэй. Тоглоомоор дамжуулж хүүхэд олон чадварт суралцсан аливаа юмсын хэлбэр, дүрс, өнгө, хэмжээ, үтэц, дуу аваа зэргийг ялгаж мэддэг болно. Хүүхдийн хөгжлийн онцлог сонирхолд нийцээгүй тоглоом тэдний урмыг хугалж гомдоодог гэдгийг мартаж болохгүй. Энэ насанд нь бол аль болох тийм хүүхдүүдийг босоод очиод авахаар, хөдөлгөөнтэй төрөөд явахаар машин ч байдгийм үү, бөмбөгч байдгийм үү, өнхрүүлдэг, эсвэл одоо түрээд гүйдэг юмнууд ч байдгийм үү, эсвэл одоо хүүхэлдэйгийн тэргэнд нь одоо суулгачаад тэргийн хүүхэд түрээд явдаг ч байдгийм үү. Одоо иймэрхүү байдлаар одоо сонгож авах зүгээрээ дээ. Хүүхэдтэй тоглоом сонгохдоо хүүхдийнхээ насны онцлогт тохируулах, олон дахин угааж цэвэрлэх боломжтой, өнгө будаг гардаггүй, хурц үнэргүй, хэд чанга дуу аваа гаргадаггүй тоглоомыг сонгоорой. Манай аав ээжүүд ихэнхдээ хүүхдийг ганцаараа тоглоё. Тоглоом дунд нь орхичих явдал их гаргадаг. Энэ бол бас хамгийн буруу. Хүүхэд хичнээн олон тоглоомтой байлаач хүүхэдтэйгээ цаг зав гаргаж хамт тоглох хэрэгтэй. Учир нь зарим тоглоомоор хүүхэд яаж тоглох учраа олохгүй бухимдах явдал гардаг бөгөөд удаан ганцаараа тоглохоороо уйдаж, тоглоом нь сонирхолгүй санагдаж ууралж ч мэднэ. Тэгэхээр та хүүхэдтэйгээ хамт тоглож, түүнтэй ярилцах нь хэл яриа, сэтгэхүйн хөжилтөнд сайнаар нөлөөлнө. Тоглоомынх нь өнгө, хэлбэр, хэмжээ, өндөр нам, ямар нэртэй зэргийг сайн тайлбарлаж өгч байгаарай. Зөөлөн тоглоомуудыг авч өгөх юм бол амандаа хийдэг хүүхдүүд маань. Амандаа хийгээд тэгээд энэ үсэн дээр наалдсан одоо янз бүрийн одоо сул үснүүд, янз бүрийн одоо үсэн дээр наалдсан бохир зүйлүүд хүүхдийн ам руу ордог. Ингээд бас хүүхдийг өвчлүүлэх магадлалтай байдаг. Тийм учраас энэ зөөлөн тоглоомуудыг бол аль болох хүүхдүүдэд 2 наснаас хойш наснд авч өгч тоглуулбал зүгээр. Энээс доош наснд бол хүүхдүүдэд голдуу, хуванцар, эрзэнэн ийм одоо тоглоомуудыг авч түүнийг ариутгаж, цэвэрлэж болдог. Тийм тоглоомуудыг авч тоглуулбал бас их зүгээрээ. Хүүхдийг нэг тоглоомоор нь хэтэрхий удаан тоглуулбал түүнээсээ уйдаж, шийдэж, хэсэг хэсгээр нь салгаж ч мэднэ. Гэхдээ тоглоомын жижиг хэсгүүдийг амандаа хийх, хамар ам нүд рүүгээ хатгаж мэдэх тул сэрэмжлэх нь зүйтэй. Тоглоом бол хүүхдийн хамгийн сайн анд найз нь учраас тоглоомынхон ариун цайлган ертөнцид хүүхэд бүр аз жаргалтай инээд хөөрөөр дүүрэн амар амгалан өсөж тарнагий. Та бүхэн бяцхан өөрийнхөө бие бэлдэр, оюун санаа, нийгэмших эхлэлийн яг энэ наснд нь хамгийн сайн ээж аав, хамгийн сайн багш, сургууль хүмүүжүүлэгчд нь байх ёстой. Тэв учраас манай энэ цуврал зөвлөгөө эцэг эхчүүд та бүхэнд тус нэмэр болсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд танай гэр бүл аз жаргал, инээд баясаар дүүрэн хүүхдийн танд цовоо, сэргэлэн, дуу хуур байнга цагнаж байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залхамж билээ. Хүний амьдралын хувь заяа учрал тохиолоор аав ээж болж, инхий бяцхан үрсэн эрүүл энх зөв сайхан өсгөн бойжуулж, эцэг эхтэй ачтай тустай, ард түмэндээ хэрэгтэй иргэн болгон өсгөх их үйлсийн танзам дардан сайхан байх болтугай. Та бүхний гэр бүл аз жаргал, инээд баяслаар дүүрэн бяцхан үрсийн цовоо дуу сангинаж, ирээдүй хойч үе болсон үр хүүхэд багчууд маань эрүүл энх хүн хөсөн төрнхийн өвзийтэй эрүүлийг өргөн дэвшүүлж байна.